Сайн байцгаана уу? Би Монгол улсын иммиграшн дээр ирээд байна. Тэгэхээр манай Монгол улс ч гэсэн өөрсдийн гэсэн хууль дүрм Монгол улсад амьдран суугаа гадаадуудад зориулсан бодлого байд юм шүү гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр би өмнө Солонгос сурдаг байхдаа 3-4 цагаар л иммиграшныхын урталт хүлээж хүн сурталт автдаг байсан. Ер нь хаа газрын иммиграшн гэдэг газар бол манай монголчуудад их таагүй ханддаг. Ялангуяа одоо сүүлд тэр Макао, Хонконг руу орж явахд бол бараг шорон шиг хаалгаар оруулаад 3-4 цаг бичиг баримтын юм шалгаж 50000 вон бэлнээр үзүүлж хийж орж исэн. Тэгэхээр манай улс ч гэсэн өөрсдийн гэсэн хууль дүрмтэй өөрсдийн гэсэн юм гадаадуудад одоо хандсан бодлого байдаг шүү гэдгийг бас би хэлмээр байна. Тэгээд би дөнгөж сая бичлэгийг хийж агаад одоо эндхийн харуултанд баригдаад эндхийн даргын өрөөнд хүртэл орж одоо уулзлаа. Тэгээд тэрний эцэст бол бит хоёр бол учраа олоод намайг бол гаднаас нь авах байтугай дотор нь ороод сурвалжлах хийсэн ч болно гэсэн тийм зөвшөөрлийг өглөө. Тэгэхээр манай Монголын төрийн байгууллагууд маань бас Монгол улсаа эргээр сурталчилж байгаа зүйлд бол сайнаар ханддаг юм байна, зөвшөөрөл олгодог юм байна, зургуулдаг юм байна гэдэгт нь бол маш их баярлж байна. Тэгэхээр Монголд бас хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол тодорхой хэмжээнд эрх чөлөөтэй орсоор байгаа юм байна гэдгийг бол өнөөдөр мэдэрлээ. Манай Монгол улс харт хамгаалт арддаг юм байна. Тэр харт хамгаалын даруулсан хүн нь хэдэн жилдээ орж ирж болдгоо юм байна. Бас энд чинь хүмүүс очролдог юм байна. Вьетнам, Хятад, Солонгос, Америк, Японоос ахуулаад маш олон улсын хүмүүс бол энэ визээ сонгуулж. Тэгэхээр ер нь бол Монголд ороод ирсэн байгаа гадаадуудыг илдвэр гоочилж хөөж туухтай биш ээ. Харин орж ирэхээс өмнө энэ иммиграшн гэдэг газраас бодлогоо чангалтгаж одоо маш сайн бодлого барих хэрэгтэй юм байна гэж надад бодогдлоо. Тэгэхээр ямар ч байсан энэ бол Монгол улсын иммиграшн байлаа. Баярлалаа.